Тэр миний амьдралд бүтээхийг хүссэн бүхнийг би бүтээх болно гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Энэ мөнхөд үргэлжлэхгүй. Амен. Энэ үрд үргэлжилж чадахгүй. Энэ цаг мөч биднийг эргүүлэн авчирна. Амен. Тэгэхээр зөв шударга байдал бол бүхий л айдаст давтсан байдлыг даван гарах гэсэн үг юм. Та өөрийгөө Христ дотор хэн гэдгээ мэдэх үед та аюулгүй байж чадна. Аюулгүй байх гэдэг үг нь айдас болон санаа зовнилоос ангид байх, аюулаас чөлөөлөгдөх, найдвартай байдлаа мэдрэх, халамж дотор байх гэсэн утгатай. За тэгэхээр та нарын зарим нь аюулгүй найдвартай газар өсч торинсон аз жаргалтай нэгэн байх. Та халамжлуулж, болцолгүйгээр хайрлуулж, мөн та аюулгүй амар тайван дотор байсан. Гэвч бидний олонх нь найдвартай газар өсөж торнож чадаагүй. Миний аав маш ширүүн догшин хүн байсан. Тэр цаг минут тутамд юу хийж байсныг та хизээч мэдэхгүй. Би шуларгаар хэлье. Та нэг өдөр ямар нэгэн зүйл хийхэд тэр эний чинь сайн байна гэж бодно. Та дараагийн өдөр яг адилхан зүйл хийвэл энийхээ төлөө та үнэхээр асуудалд орох болно. Тэгэд хизээч амар тайвныг мэдрэхгүй. Зөвхөн дарамтанд байгаад ч зогсохгүй. Архиталт бас бэлгийн хүчирхийлэлд хүртэнэ. Тэр миний өрөөнд хизээч хамаагүй хүссэн бүхнээ хийж үзүүлж байсныг би хизээч мартдаггүй. Тийм болохоор хэрхэн тайван байхад суралцахад надад их удаан хугацаа зарцуулагдсан. Аюулгүй байх. Тэгэхээр залуусаа, Бурхан бидэнд хамгаалтыг амлаж байна. Өнөөдөр Бурхан танд аюулгүй байдлыг амлаж байна. Та тэрний дотор аюулгүй байгаа нь тэрнээс танд өгсөн бэлэг юм. Тэгэд аюулгүй байдал нь биднийг өөртөө итгэх итгэл рүү хөтэлдэг. Бид айхгүй байхын тулд маш хурдан холдохыг, орхиж гарахыг оролддог. Хэрвээ бид айхал юм бол айцыг бий болгодог. Амен.